Юм бүглээ өчөөж гоё гэдэг. Ингээд нөгөө таадар бид тавьж. Энэ бол миний дуртай машин. Ясахтууш. Барилтахаасаа таахалцсан гэдэг шиг л нэх гүү чалахгүй байж л. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэнтэй саунд яхан байна. Харин өсөг сорно гинэ. Ихсэн зуруулах чинь ээ. Нэг гэт. Тэрэгтэй. Юм бүглээ өчөөж гоё гэдэг. Ингээд нөгөө таадар бид тавьж. Хонконгийн жолооч, таксины жолооч харагдчих. Тийм үү. Тийм. Хонконгийн влог яасан бэ? Одоо ингээд өнөөдөр юмд ороод дуусаад тэгээ шууд блог руу гарлаа. Арай. Би бүр марцсан байж. Сая энэ таксиг хараасан. Дуусна. Арай. Чи ингэ 100 болоог байхад борлчих юм уу? Багтаал өнчөө. Бид хоёр өнөөдөр амралтын өдөр. Power Expo явж байна. Power Expo. Очоод нарийн зүсрэх юм шиг байна. Нарийн зүс авсан юм уу? Авсан сохонд. За. Тэгээд төвшөө нэг юм 78 үнэтэй амт те. За 8 үнэтэй. Дрифт хийж байгаа гэсэн те. Тийм. Тэгээд бид нэр сайн бэлж чадаагүй. Гэтэ ингээ 2-3 хоногт юу сурснаа л харуулж байгаа гэсэн үг үстэй. Тийм 2-3 хоногт. Бидний нийт нэг машин дээр гарсан цагаа нэг нийтдээ 20 минут 25 ч юм уу. Тэгээ би нөө бэлдүүлж агаад биднийг ингээд дрифтлүүлнэ гэхээр хүн болгонд нь машин зшээ өгнө гэж бодсон чинь тэгвэл юм байна. Нэг машин дээрээ бид чинь Монголоос тэхлээ баяжаагүй нэ. Тэгээ нөгөө машин маань илдрээд. Хоёр машин дээр бөөндөө үздэг юм шиг байна тий. Бэлтгэл хийдэг юм шиг байна тий. Тийм. Тэгээд нэг машин амир хэвдрээд дугуй могоо солиод би чинь 2 дугуй хагаллаад 2 дугуй, 1 дугуй буудуулаад 1 дугуй хаглаад миний амжилт гэсэн чинь 2 дугуй хагаасан гэ. Тий. Сайн сураагүй. Тэгээд одоо хүмүүсийн өмнө юу хийх юм бол? Би төвшөөг очиж юус орсныг үзэх гэж явнаа. Чамаа нэг суулгад дрифтлж үзмээ л. Даан ч ихсэ. Hello. Тэгээд төвшөө над руу ингээд бэлтгэл дээрээ очичоод 2-3 хоног явсан баха. Тэгээд над руу ингээд бичлэг явуулдаг байхгүй. Тэр бичлэгүүд нээр хөөхөө гинэ. Нэг жоохон хөхөд миний надад санагдаж байгаа юм заяа. Ингээ жоохон хөхөд ингээд супермаркетд ч юм уу дэлгүүрт ороод нэг юм дуртай тоглоом арчхаараа нэг юм нүднийгээ шал өөр болцдог та. Чи бүр яг тийм байсан за. Тэгэл за дуртай сонирхолтой юм яаж байгаа юм бэ да гэж өдөө happy байсан. Оо хойлоо хизээ очих юм бэ? Манай гэрээс 22 км-ийн зайтай газар юм шүү дээ. Цаг хүчин дээр л очиндээ. Бүтэн ингээ цаг 2 цаг шуурж агаад араас нь нэг амар бороо ороод. Тэгээ яг өөрөө нэг юм гойлцсан. Би нэг чанга бичлэг болсон шүү дээ. Тэр бүр амар гойлцсан. Тэгэл би тэр бичлэгийн төвшөөг юм бах гэж тал. Яа гэж би биш. Тэр үстэй эмхтэй хүн дрифтлж байгаа шүү дээ. Оо тийм үү. Япон эмхтэй тийм ч ирсэн. Эмхтэй эрэхтэй хоёр эхнэр нөхөр хоёр ирсэн байгаа Японоос. Тэгээд юу вэ? Наач блог дээр орно те. Орно шүү дээ. Японыг бэдсэн чи бигүүнээ маялаад ингээд өмнө ингээд юм ингээд идэх байхгүй. Тэгэхээр би нөө саатаа чи нөө Вьетнамаар ингээд дөрөд штэ. За. Тэр шиг тэгээд байгаа байхгүй. Бас чихнээс Японоор ирээдтэй.
びうねよ。 비치는 거세요. あなたはどの車で走る？僕は3日はこれかな。これ？かな。3日練習した。もう0だけ。もう8か。 됐지. 오늘あれいけない。 нэг нь харалчаад нэмэр байгаа мó. Энд нэртэй юм уу? Ингээ чамд хийсэн юм уу те? тэрний хард байна уу? Хард нэр явахгүй нэ. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бол миний дуртай машин. Тийм машин. Daihatsu Copen нөхөө зүгээр. Daihatsu гэсэн. Daihatsu. Тэгээ Toyota хамт хийсэн. Хамтарсан. Toyota Daihatsu. Яаж байгаа гэж шүүтэртээ амарч байгаа гэдэг. Санаас бодоогаарай гэж хэлье. Яна. Да. Every. За сошиал контент Бачмарено. Нагийн бигонны бигон сайхан буюу бигонэ. Йой, сандраад байт юм байна. Дараагаа ikэж байна. Зөө. Гурууста фасинг хорог хараач байна. Йоо. Яа, баярлалаа. Сайвэстэйсэн айгуу сайн бас бэлдсэн. Төвшөөгөөд бас. За яста нөгөө хэдэн орцогчтой. Тэ сюрприз барай ч та. Төвшөнд өртөө баярлалаа. Ямар вэ? Гоё нөө. Би уусан машин дуртай. Тэгээ яг жигнэсээ ийм машин унж үзээг хүсдэг байсан. Тэгээ энэ боломжийг олгосон баярлалаа. Ирээдүйд ийм машинтай болно. Паверыг зөвжирсэн үзэгчтэй зориулан өөрсдөө чаддаг бүхнээ харуулсан 9 оролцогчтой бүгдээ аваад тэсэм хэлцгээе. За тэгээд одоо өнөөдрийн бас импрессмент гам Хөө ингээ хөдлөд тийм үү? Яа юу хөдлөлт юм бэ те? Okey masa. 범죄. 범죄. Дараад машин доор зэрэг үргэлжлүүлэн идэх гэж байна. Үнэхээр хөөрхөн байлаа өнөөдөр. Үнэхээр гоё ялаа. Би яаж хаад ямар ч expectation-гүй байсан болохоор ч тэр. Түшиг бүр үнэхээр мундаг байлаа. Би ясахдаг шээ. Баярлалаа. Жишээ бүр үнэхээр мундаг байлаа. Би бүр шүтсэн чамайг. Ингээ би бичлэг хийж байгаа байхгүй тэр бичлэг. Тэр бичлэг энэ влог дээр орно шүү дээ үгүйсээ. Би ингээ чамайг бичээд үзээд байгаа шүү дээ өөрөө тийгээд. Чи юу игээд байсан? Бут.
Тэнийг харч чамаг гэсгээр уул хийчихсэн. Тэг надад л үзэхэд үнэхээр гоё лөө. Тэгээд баярлалаа намайг ирдээ биз. зүгээрээ мөн. Маплешэр. Айгу олон гоё машинууд байт юм байна. Нүд хийлээ. Надад ерөөсөө өмнө нь бүр машины ойлголт болтугай ийм машинтай болно гэдэг ч бодол ерөөсөө огтхонч байгаагүй. Тэгээ гоё машин тараад ийм машинтай болол гоё юм байна гэсэн бодол төрсөн. Чи барыг зөвхөн дагуулж ирсэн юм шүү. Тэгвэл болох нь дээрээ. Нэ. Тэгээ одоо анукад болох чинь бид нар жоохон дулаацаж аваад. Анакогчтой. Та бүхэндээ зориулаад Cold Heart хэмээх дуу зориулж байна. Контент бүтээгч төвшөлтөр. Өргөмжлөг цом яа доктор битмэд сайн төгөргөө. За тийм ээ яа гарахгүй нэ хонда пааш руу очсон. Пааш гэдэг нь тэр одоо хонда дээр нөгөө пааш гэдэг нь одоо за баяр гэж үздэг. Дурсамжлуулах үү. Бүхэнд үсэж дурсамжлуулдаг нэг бамбрууштай боллоо. Нэг юм том колоны савтай боллоо. Хоёр анги шүү дээ. Йоо. Ямар хурдан ногоорсон юм бэ? Ингээ зам болчлоо. Тэр зурагтай болсноос хойш би бүр амар болсон. Дандаа бичлэгнийхаа гэрлийг YouTube-с white screen гэж хайгаад тавьчихдаг болсон. Зураг тасцсан байгаа. Гэхдээ зүгээр юм хар юу байхгүй юу? Дүрс байхгүй юу? За тэгэнгүүт нэг юм арай өнгө орж ирэнгүүт юм. Тэгснээ. White screen тавьчихгоо тийм. Яа тэг өнөөдөр би маш их халтарч маш их дэлгүр хийсэн. Тэгээд яг ингээд юу зав амар random дэлгүр гинт хийсэн юм шиг хэрнээ. Аяашаа орж үзэх юм байна, ийшээ орж үзэх юм байна гэд эртнээс бодоод л яваад байсан газруудаараа заримаар нь өнөөдөр орж амжлаа. Он гарснаас хойш яг ингэж шопинг хийснээ ерөөсөө санахгүй байна. Тэгэхээр эн чинь 5 сар гэхээр адэд заримаас нь харуулъя. Би зарим нь гэхдээ хийх нь бараг задлцсан байна. Матин хим нэгдсэн мэлээ Монголд. Шангрилагийн 3 давхар, 2 давхар байсан баха. Энэ юу нь бол нэлээд бүрхэн популяр болсон бах Монголд. Тэгээд ийм affordable хэрнээ дэжгүй брэнд юм шиг санагддаг надаа. Affordable хэр хэцүү. Ер нь бол үнэтэй талдаа заяа. Гэхдээ ийм амар affordable luxury гэх юм уу? Үнэтэй luxury брэндүүдтэй харьцуулахад болохоор affordable боломжийн үнэтэй орчиж байгаа байхгүй юу? За би энэ цамцыг шууд өмсчихсөн. Ийм цагаан цамц. Надад материал лаг хөрхөн, хамцуун лаг хөрхөн санагдсан. Ийм футболк байна. Материал нь ямар хөрхөн, бид яг зөөлхөн байх юм шиг санагдсан. Принт нэг юм. Принт биш юм шиг нэг юм маш юм пастел өнгөтэй. Карт холдер. Надад нэг бор карт холдер нь байдаг байхгүй юу? Гэхдээ тэр ингээд жоохон парвар санагдсан сүүлийн үед надад. Ийм карт холдер авсан байна. Тэгээд надад энэ хөрхөн тоног нь амар хөрх харагдаад. Ийм солонгосчууд нэг юм зөвүүн хэлээд дим аа. Би бол хэлж чадахгүй байна. Тара центр орсон. Тара центрийн нэг давхурт энэ Blue Elephant-ыг оруулж ирж исэн. Оо
дэлгүүрийнхаа нэрийг мартчихлаа. За ямар ч байсан угаасаа анд шүнийг давхарт нь байжлээ. Барилтахаасаа таахалцах нь гэдэг шиг л нэх гүйж шалахгүй байж л баахан гөлт юм цуглуулад энэ яа гэм бэ? Өө юм бэ? Хөөе. Ингэдэг за. Энэ бодвол шилний алчуур юм болов? Тийм ээ. Тэгээд надад ийм нэг спорт шилнүүд ерөөсөө цогтөггүй байхгүй юу? Ийм загвар магвартай лаглаг шилнүүд байдаг шүү. Тийм шилнүүд надад бүр огт цогтөхгүй байхгүй юу? Тэгээд энэ шил юуны ямар хөргөн байгаа зү? Кеслаг хөргөн байгаа зү? Энэ шил болчих юм шиг санагдаад зүгүүд үтсэн чинь ийм байсан юм. Одоо ингээ харсан чинь зөхгүй байгаа юм шиг. За тэгтээ believe me миний ингээд иймэрхүү төрлийн зүйл зүүж үзэжсэн шилнүүдээс хамгийн дэжгүй байгаа нь хамгийн дэжгүй байгаа нь ши. Энэ бас Tara центрийн йоганы пилатесны хувцснууд зарж байгаа Монгол брэнд байсан. Тэгээ би яг Монголдо ойж байгаа хэсгийн сайн мэдгүй байна. Гэхдээ Монгол брэнд гэдгийг хараад үнэхээр баярлсан. Тэгээд өмсөж үтсэн чи бүр үнэхээр гоё яа. Тэгээ миний одоо жимдээ өмсөж байгаа эртүүцнүүд болохоор дандаа ингэ тийм камел төө гаргаад байгаа байхгүй юу. Би сүүлд Lululemon-аас нэг эртүү завсан юм. Тэгсэн чинь өмсөж үзээд яг фитер өмд бол дэжгүй байхад байсан хэрнээ яг жим дээр өмсөнгүүт ингээд камел төө гараад байгаа за амар хэцүү ядаргаатай. Тэгээд ямар ч байсан эдний эртүүцэн нь бол материал нь дэжгүй тэгээд яг нөгөө нэг ин тэ тэр хэсэг нөгөө асуудалгүй байсан айгуу дэжгүй байсан. Энэ цээжвч нь бурлааг хүрх юм билээ. Ямар ч браагүй өмсөхөр ингээд хөх мөхийг л гоё харагдуулаад тэгээд оо миний би бас ингэж гоё харагдаж болдог юм байжээ гэж бодогдоод заримыг би бараг гаргаад хувцсныхаа өрөөнд шууд хийчихжээ. Тэгээд нэг юм худалдаа авалтанд гээд юм оймс бэлгэнд төгсөн байна. Би үсний энд авсан. Би нэг юм бичлэг үзсэн аахгүй юу? Үсний туториал. Тэгээд би ч одоо нөгөө баян ингээд дайснараа л эргүүлээд байгаа штэ. Тэнгүүд миний үс одоо ингээд жоохон харьцангуй урт ургацсан. Тэнгүүд яг нөгөө нэг ороод л оронгууд яг өмнөх шигэ болохгүй байхгүй юу? Ягаад тэгэхээр урт болцсон. Нэр үсний эндүү хэрэглэж үзье гээд. Тэгэд энэ болохоор юунд байсан? Skywing-ийн за бас 2 өлөө 3 давхарт байсан. 300 хэд гэжсэн баха энэ үсний эндүү. Оо энэ юу юм? Монгол эндүү юм уу? Тийм биш үү? Энд дэр co-founder, creative director гээд Цэндмаа Баярсуух гэдэг хүний нэр байна. Үгүй ямар гоё юм бэ? Монгол брэндүүд ямар гоё болоод байна. Оо зөө бүр ингээ Монгол заавар маартай юм. Окей, тэгээ юм бэлээ тэгээ. Тэгээ юм dust bag-тайгаа. За тэгээ би одоо хүсээ угаагаад ёо халуун ус тасарчихсан. Өглөө би амар тухтай хүсээ янзлж чадна гэж бодохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо сайхан энэ эндүүнийхаа хэргийг тэр нөө шиний юм чинь бас эвгүй байдэн штэ. Тастлаа. Эхний оролт моролт бас эвгүй ах юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр маргааш өглөө тэгж их туршиж үзэх цаг бол надад байхгүй. Нэг Centro Mall лөө шинээр нэгдэж байгаа. Тэнд нөгөө Muse Store гэдэг нөгөө осоёыг оруулж ирдэг. Тэр бас амар хөрхөн мөлти брэнд дэлгүүр нэгдсэн байсан. Надад дуг нь урилгын болсон юм би дагаан чуч амжаагүй. Тийшээ нэг орж үзмээр л байгаад байгаа. Ууны яа юм бэ? Тийм. Тэгээ миний баг листнээс тэр газар л үлдсэн байгаа ах одоогоор. Тэгээ бусдаар нь баг өнөөдөр бүгднгээр нь орчих шиг боллоо. За би найзуудаа усаа халаач байна. Хэдэн онд амьдраад байгаа юм бэ? Би нэг халуун бигнүүрийн арга гээд тэрийг хэрэглэж үзсэн хүмүүсээ нөө надтай сэтгэлээ хуваалцаач. Тэгээ би тэрийг тэгж халуун бигнүүр хийдэг болсондоо айгу баяртай байгаа. Яагаад тэгэхээр тэрний одоо хүчинд ус маань ингээд тун дэжгүй. Яа энэ одоо өчтөр бах хэвээр ус тослогдсон амар байна. За ямар ч зүйл ингэсгээ харуулчих. Ер нь бол ингээд аюу гой урт ургаад байгаа. Бараг миний нөгөө vision board-оос ганц хэрэгжиж байгаа юм маань бол одоо өсөл энэ да.
Тэгээ би ч ингээл Dyson гээл индүү гээл ян зүрээр хэрэглэнгүүт угаасаа үзүүр нь гимтэн. Тэгээ миний үсний онцлог угаасаа айгүй өтгөн тэгээд айгүй юм ширүүн байхгүй юу? Бүр төрөлхийн ширүү. Миний үс арчилгааны хамгийн гол бүтээгдэхүүн бол би үсний маск гэж хэлнэ. Тэгээд hair oil гэж хэлнэ, үсний тос гэж хэлнэ. Тэгээд үсний маск нь баг номер 1 байх гэж бодож байна. Тэгээ халуун бигнүүрийн арга гэдэг нь юу яахыг хэлээд байгаа вэ гэхлээр би 7 дахь түсээ 2 угаадаг заяа 3 дахь бүтэнсээ. Тэгээд бүтэнсээ дугаахтаа болохоор хуухаа сайхан угаалаа, шампундлаа. Тэгээд араас нь үсний маска хуухандаа хүргэлгүй сайхан үснийхээ үзүүрт гоё массажлж жигтгэн түрхлээ. Ийм алчуураа энийгээ хав халуун усанд ингээд бүр ингээд час халуун болгож жагаад тэгээд сайхан үсээ ингээд бигнүүртэд ороочно. Под гэд. Тэгэнгүүтлээ араас нь болж өгвөл байвал ийм малхай. Тэгээд халуун бигнүүр ахгүй юу? 20 минут. Тэгээд надад энэ аргыг хэлж өгсөн хүн болохоор нэг хүсчихэж байсан. Тэгээд тэр ихч болохоор хүсний маскнууд дээр жишээ нь за би одоо жишээ нь энэ маскыг хэрэглэж байгаа. Хүсний маскнууд дээр жишээ нь юм 5-аас 10 минут хэрэглэн ингээд хугацаа заасан байдаг. Энэ жишээ нь яг 5-аас 10 гэж байгаа байхгүй. Монголын нөхцөлд яг энэ маскн дээр заасан байгаа хугацааг болж өгвөл даблдаж хэрэглэе гэж тэр ихч надад зөвлөсөн байхгүй юу. Тэгээд 10-аас 20 минут гэсэн үг шүү дээ. Тэгээд би яг 7 хоногт нэг удаа тэгээд за амжихгүй бол 10 хоногт нэг ч юм уу те ингээд нэг юм халуун бигнүүрдээд үсний маска 20 минут тавьдаг. Тэгэнгүүт миний энэ нөгөө учир нь олддгүү ширүүн те энэ өтгөө ус бүр ингээд намраад байдаг. Ингээд 3-4 маск бол миний угаалгын өрөөнд бол байна. Тэгэд яг одоогоор хэрэглэж байгаа нь бол энэ Лондагийн. Тэгээ би нэг сав дуусгасан. Тэгээд дахиад шин сав руу орсон байна. Тэгэд энэ болохоор гимтэлтэй үснийх юм билэ. Уялагаас авч ирсэн. Веб дээрээс нь захиад хөргүүлээ авчиж болдог. Салбараас нь очиод авчиж болдог. Энэ салон тритмент гэж байгаа байхгүй юу? Салааны үйлчлэгийг гэртээ. Тэгээд бүр амар гоё нэртэй нэгтцээ. Тэгээ хоёрт болохоор яг ингээд 20 минутын бигнүүрээ хийж чадахгүй үе гарна штэ. Тэнгүүт зүгээр яг кондишнерийн оронд үсэндээ сайхан жигтгэн үзүүртэн жигтгэн түрхлээ угаалаа. Гэ сайндаа л 1-2 минут болно штэ. Тэрүүхэн хугацаанд үсийг амар гой зөвлөхөн болгодог үсний үзүүрийг. Йоо, тэгээд яг энүүгээр угаасны дараа би бүр үсээ үнэхээр хайрладаг цаа. Үсээг ингэж ийм зөөлхөн миний үс штэ. Миний өтгөн ширүү үс штэ. Ийм зөөлхөн ийм гой байж болох уу гэж бүр гайхаад. Яг ингээд түрхэж байхад л бүр ингээд түрхэд ингээд л яг ингээд зөөлрч байгаа нэг зэрэгддэг заяа. Сайхан болчихлоо. Нөгөө dermal image гэдэг ийм цацлага байдیں۔ Энэ болохоор нөгөө ийм хүсээ эндүүтгэж байгаа сэтгэхээ өмнө ингээд хамгаалалт болгоод цацчдаг. Happy. Үсгээ гоё ахаар цаанаасаа нэг сэтгэлснээ гоё юм. За скин кэрээ үргэлжлүүлж хийгээд тэр хооронд ус маань бүтаацчих واخ. Тэгээд хэдүүлээ үсээ ороо. What? Okay. Үсээ би амар зулгаагаадах юм. Хэд ороосны дараас тасах бах гэж би найдаж байна. Яа. Үсээ зулгаагаадах юм. Үсээ ийм биш ингэж эргүүлмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр яах ёстой вэ? Би яг мэдсэн юм аа. Ингээд шүний нэг хийж байгаа да баяртай. Би яг маргааш өглөө ингээд зогсож исэн бол энийг бол ойлгочлоо. Тэр хамгийн нийтдээ би Dyson-оор ч гэсэн анх орож явахдаа ер нь иймэрхүү байсан зав. Тэгээд оролдоо лээсэн. Тэгжиж арайд ирцэн. Яаж юм бичлэгэн дээр ингээ бүр 2-3 муруу татаад байгаа юм бэ? Гэж үзвэл яах вэ? Ёо, гарч илчлээ. Ингэн барин буржилга хаал байна уу ер нь? 900. Энд одоо ганц энийг. Тэгээ дуслаа. Ха.
болно бол эсвэл 3 4 туршилтын араас дээр төхөлгүүд те. Тэгээд төсөө ороогоод эндүүдээд ямар нэгэн байдлаар хэлбэрт оруулсны дараа араас нь hair oil. Энэ надад шинэ жилээр бэлгэн дэржсэн баха уйлагаас. Тийм ээ. Тэгэд ер нь бол таалагдсан тундэ ч үү. Үе тусцсан юм. Кому ямар юм? Би учрыг олно. Сурна. Чадна. Тэгээ бас унтаас ирчихээр долгионы нэрэ байгуулад арай дээрдэх байх гэж найдаж шít. Я пока унтида. Юу вэ? Энэ ус ямар вэ? Хопод суугаад бичлэг хийхээр амар царайлаг харагдаад дээ. Амар Царайлаг харагдаад дээ. тийм үү таах. Ер нь ингээд тийм өмнө нэг янз бүр сууж бичлэг. Нөгөө ингээ арай мөхтэй хамтан. Миний өснөрөө өнөөдөр айгуу дайжгүйсэн шүү дээ. Аймаг Бичлэг дээр. чинь ус таалж ил. Нэрээ юу? Аймаг Жахан. хажуудлаа гэсэн. Арай хотлоо магтаад байгаа юм шүү. Хэтрүүлээд байгаа юм шүү. Үсэйгүү дэжгүйсэн. Тэгээд сая ярахчлаа. Бисээ тэгээ пандар орсохгүй бид хоёр. Тэгсэн чи энэ ярдаа. Энэ бүсний стори нээр хөөрхөн зөө. Ингээ холоос харахаар зүгээр ингээ тийм хөөрхөн хийтэй юм шиг харагдаж байгаад тэгсэн чи одоо хард. Тэгээ би нэг ойроос авснаа харуулъя зөө. Үнэхээр баг харагдаж шít. Ийбэн төрч. Тэр одоо юу гэдэг? Бичиж лазер хийлээ. Тийм. Одоо яг бас лазер биш юм билээ. Чи бүр ингээд так гэд бүр ингээд юу зураад байгаа юу те? зураад лээ. За ямар ч байсан хүссэн үгээ тэгээд өөртөө зураад тэрийгэ хэвлүүлж болох юм билээ. Хэвлэн гэх нь даашаа. За бичүүлнэ. Тийм. Өөр хөрхөн өснө. Одоо энэ бүр амар таалагдчихж байгаа. Баялаа. Ингээд миний чамд авчихсан 2 дахь бөгж бодлоо. Нөгөөх нь инээ. Нөгөөх нь инээ. Инстэ хөөх юм. Ингээ харагдчихсан. Харагдчихна. Ямар хөөх. Холоос бол наа чи зүгээр нэг ингэсэн л юм. Юу шиг харагдчихна? Холоос бол яг нэг деталь нь харагдахгүй. Чи юу Бирж шиг харагдчихсан. вэ? Наа баярлаа.